За сайн байцгаана кино дожлын үзэгчтэй. Кино дожлын хамтрагч Event Tour. Танд Японы Фужи, Токио хотын аяллыг санал болгож байна. Аяллын зөвлөгтэй холбогдох утас 77 72 89 99 80 32 89 99. Таны аяллын хөтөж Event Tour. Энэ удаагийн дугаартаа The Great Flood гэх саяхан Netflix-дээр цацагдсан маш сонирхолтой хит үзэж байжэд ойдох хоргой киног товчлон үргэхээр бэлдлээ. Олон юм яриад яах вэ? Шууд кинонд орцгоё. Хэрв нэг өглөөс ирэхэд их ертөнц живж байвал яах вэ? Киноны эхэнд Гүү Анна болон түүний 6 настай хүү Жайн нар нэгэн өглөө Адар борооноор сэрж ажилдаа явахгүй байхаа шийдэн өглөөний цайгаа бэлдэж байтал орон сууцных нь эргэн тойронд ус дүүсэн байхыг анзаарна. Анна байдал аюулын түвшинд хүрснийг ойлгож хүүтэйгээ хамт гэрээсээ яаралтаа гарахаар хувцас болон хүүгийнхээ эмийг бэлдээд гарах гэтэл утсанд нь дуудлага ирж Аннагийн ажилтдаг корпорацийн аюулгүй байдлын ажилтан Хижүн түүнийг аврахаар очиж байгааг хэлнэ. Дараагийн цунами ирэхээс өмнө яаралтаа аврах тусгай багийг хүлээхээр байрныхаа хамгийн дээд давхар руу явахаар шийднэ. Шатаар гарах гэсэн ч шат аль хэдийн явах зайгүй болсон байгааг хараад Анна хүүхдээ дагуулan аврах шатаар гахаар шийднэ. Анна Жайнер дээш гарах гарц хайж байхдаа корпорацийн аюулгүй байдлын ажилтан Хижүтэй таардаг. Анна түүнийг дуутчихад эргээд хардал хүүн алга уучсан байлаа. Хүүгээ хайж ойрогцох байр руу ороод удалгүй цонхны цаанаас дахин нэг маш хүчтэй давалраа ирж цонхоор түрэн орж ирээд бүгдийг хаман усаар бүрхэв. Анна ухаан орж хүүгээ хайж эхэлнэ. Удалгүй ухаангүй байх хүүгээ оож гарц хайж явах үед хамгаалтын ажилтан Хижүн усанд орж ирэн түүнийг аврав. Уснаас гарч ирээд тэд хүүд анхны тусламж үзүүлснээр хүү Жайн ухаан оров. Хижүн тусгай даалгавар амжигтэн ээж хүү хоёрдыг олсон яаралтай тусламж явуулахыг мэдээлэлнэ. Түүнийг аврах гол шалтгаан нь тэрээр хүн төрөлхтний ирээдүйг аврах цорын ганц хүн болох Аннаг олох даалгавартай гэдгээ Аннад тайлбарлав. Анна Нүүбийн Дарвин Центр лабораторид нууц төсөл дээр ажиллаж байсан сулхааны ажилтан байжээ. Тэр өөрийгөө хиймэл оюун ухаан хөгжүүлэх лабораторид ажиллаж байна гэж бодож байсан ч үнэн дээр түүний ажил бодсноос маш чухал. Хүн төрөлхтнийг аврах төсөл байсан нь шинэ хүн төрөлхтний бүтээхэд ашиглагдах төсөл гэдгийг бид ойлгоно. Хиймэл оюун ухааны сэтгэл хөдлөлийг бүтээх ажил дээр ердөө хоёрхан судлаач ажиллаж байсан нь Анна болон ахлах судлаач Хёнмо нар юм. Хёнмо сургаггүй болсон тул одоо зөвхөн Анна л энэ төслийг хариуцаж үлдсэн цорын ганц найдвар юм. Учир хүн төрөлхтнийг мөхөхөөс өмнө сэтгэл хөдлөхийн оюун ухаантай хүний анхны загварыг бүтээх байсан бөгөөд Анна сэтгэл хөдлөхийн хөдөлгүүрийг хөгжүүлж дууссан байлаа. Удалгүй байрны газнууд хий алдан дэлбэрэгт болов. Тэд гарах гацгүй болсон тул яаралтай дээш гарахаар тагтаар гарах хэдий ч Анна хүүгээ дээш Хижүнд дамжуулах үед санаандгүй байдлаар доош ус руу онов. Энэ үед нөхрөө автын ослоор усанд ардсан дурсамжин сэргэж Анна ухаан орж ойролцоо хуунцрыг ашиглан сэлж явсаар дээш гарч чадав. Удалгүй хийхтэн туслаарай гэсэн уйлж буй чимээг сонссон Анна туслахаар очиж Жисүү гих лифтэнд гацсан охиныг аврахыг хичээж байх үед дахин нэг хүчтэй давлгаа ирж усаар бүрхэгдэв. Хижүн түүний нэрийг дуудаж байгааг Анна сонсоод шатаар дээшгүй нь тэдэн дээр ирэв. Хүү Жайны биеийг муудаж ухаан алдна. Им байхгүй тул яаралтай тусламж үзүүлэхээр Анна хүүгээ аврахыг хичээнэ. Хижүн тэдэн цаг байхгүй яаралтай байрны дээвэр рүү явах ёстойг сануулсан ч Анна хүүгээ аврахаар шийдсэн байлаа. Удалгүй хүү ухаан орж тэд цааш явцгаана. Гинт нар мандаж бороо зогссон байхыг бид харнаа. Хижүн ажиллагааг амжилттай хийснийхээ дараа хорогдох байр руу аюулгүй газар очихоо хэлээд ярилцаж байтал гинт бороо орж ихснээр тэд яаран 30 давхрын дээвэр рүү явцгаана. 29-р давхарт замдаа тусламж гуйж байсан хүмүүст туслаж чадаагүйдээ харамсан гуниглана. Хижүн энэ бүхнийг үл тоон даалгавраа биелүүлэхэд ойрхон байгааг сануулж тэд дээш гарсан гэдгийг Хижүн багийнхандаа холбоогоор мэдээлэв. Удалгүй нисдэг тэргээр тусгай алтныхан ирнэ. Тэд Аннаг авч явахаар ирснээ мэдээлэлж хүүг нь лабораторийн туршилт тул хэрэггүй гэж үзэн үлдээхээр босонд Анна ядаж түүнийг минь төр оргинох байр руу хүргэж болох уу гэсэнд. Бидэнд ямар ч хорогдох байр байхгүй хэлээд Хижүн ийг буудан хөнөөнө. Аннаж сонгогдгүй болсон тул эцсийн удаа хүүтэйгээ уулзан уучлалт гуйгаад явна. Тэд туршилтын биед байх төхөөрөмжийг авч нисдэг тэргэнд суун явцгаана даалгавар амжилттай болсныг мэдээлнэ. Киноны үйл явц өрнөх тусам Жайн бод туршилтын маш чухал хэсэг байсныг бид олж мэддэг. Их үерээс 5 жилийн өмнө Анна Хёнмод хандан сэтгэл хөдлөхийн оюун ухааныг туршилтаар дамжуулан хөгжүүлэх санал тавьсан байна. Гэвч Хёнмо туршилтаар сурах нь хэтэрхий их цаг авна. Харин тэдэнд цаг байхгүй гэж үзжээ. Тэр үед Анна нярай хүүхдээс эхлэх, хүүхдийг зохиомжоор бүтээж, эхийн дүрийг бүтээхээс өмнө хүүхдийн сэтгэхүй, сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх санал гаргасан юм. Ингээд Жайн төржээ. Тэр төрөлхийн биш, харин туршилтын зорилгоор шинжлэх ухааны аргаар бүтээгдсэн хүүхэд байр.
Зорилго нь эх 5 жилийн хугацаанд түүнийг судалж, сэтгэл хөдлөлийн оюун ухаан болон бодлыг нь шинэ хүн төрөлхтнийг хөгжүүлэх өөгдөх болгон ашиглах байлаа. Жаин ганцаараа биш байсан. Хёнмо мөн адил Южийн нэртэй охин хүүхдийг ижил туршилтанд зориулан өсгөж байв. Цорын ганц нөхцөл нь Ана Хёнмо хоёр 5 жилийн дараа хүүхдүүдээ Дарвин центрт буцааж өгөх ёстой байлаа. Антарктидэд солир унсны улмаас мөсөн готууд хайлж эхлэн гамшигт аадар бороо орж, улмаар их үер босноор хүн төрлөختөн мөхөхөд хүрдэг. Хүн төрлөختнийг мөхтөөс аврахын тулд Анаг сансардах төр лаборатори руу зөөрлөв. Төв хүүхдүүдийг нэхэж эхлэхээс ч өмнө Жайныг өгөх талаар бодож байсандаа тэрээр гимшиж байв. Ана сансрын хүлэгт суухад Изабелла лабораторийн захирал Хвисо түүнтэй шууд холбогдов. Тэрээр дэлхийд хэдэн 10,000 солирын хихтэрхий унаж, ихэнх амьд биетүүд устсан тухай мэдэгдэв. Дарвин центрээс 7 пуужин хөөргсөн бөгөөд тэдгээр нь хүн төрлөختний сүүлчийнх байв. Мэдээж зорилго нь амьд үлдэж, хүн төрлөختний мөн чанарыг хадгалах байсан бөгөөд үүний тулд тэд их болсон хүүхдийг үйлдвэрлэхээр шийджээ. Изабелла лаборатори хүнийхтэй ижил биеийг бүтээх кодыг тайлсан ч зөвхөн Анаа л эдгээр зохиомжоор бүтээгдсэн хүмүүст сэтгэл хөдлөлийн хөдөлгүүрийг суулгах аргыг олсон байв. Хүүхдийн бодол, дурсамж, сэтгэл хөдлөл хэдийнэ бүтээгдсэн байсан тул Аннагийн үүрэг бол эхийн дүрийг бүтээх байлаа. Энэ нь тэрээр сайн дураараа оролцох хүн олох ёстой гэсэн үг байв. Цаг хугацааны хомсдлоос болж тэрээр хүүхэд нь алга болж, эхэн түүнийг олох ёстой хиймэл загварчлал үүсэхийг санал болгосон юм. Тэд эхийн сэтгэл хөдлөлийн оюун ухааныг туршиж хөгжүүлэхийн тулд симуляци дотор санаатаагаар хэд хэдэн саад татвар бий болгох бөгөөд их хүүхдтэйгээ эргэн уулзсны дараа л туршилт дуусах байв. Гэрч туршилт бүтэхүүтвэл ихэн төгсөлгүй дагтагтанд гацаж, үрд сэтгэл гутралтай, гарцгүй байдалд орох аюултай байлаа. Анна үүнийг цорын ганц арга гэж үзэж, сансрын хөдөлгөөний хилтерхий зөхөөсний дараа амьд үлдэхгүй гэдлээ мэдээд өөрөө туршилтын объект болохыг санал болгосон байна. Түүний дурсамж, бодол, сэтгэл хөдлөлийг туршилтанд ашиглаж, симуляцаар дамжуулан түүнд дэлхий дээрх сүүчийн өдрийг нь дахин туулуулсан бөгөөд Жайнтай уулзах хүртэл энэ дагталд үргэлжилсэн юм. Зөвхөн Анна бодит байдал дээр бүх зүйл хэрхэн дуусныг санаж байсан тул симуляци дотор ижил алдааг давтахгүй байхыг хичээж байлаа. Тэр тусламж хэрэгтэй хүмүүстэй таарсан ч тухайн үед Анна өөрийгөө болон хүүгээ хамгаалахад хитрхи анхаарч байсан тул өөрийнх нь үйлдэл хэр амжихан байсныг анзаардаггүй байл. Харин үйл явдал дахин давтагдах бүрд тэр цахилгаан шатанд гатсан бяцхан охинд тусалж, дээрэмжтдээ тулалдаж, шинхэн ихэд хүрмээ өгч, бүр хийжүүд хүртэл туслахыг хичээдэг. Тэр хийжүүгийн өмнөөс харамсаж байв. Учир нь тэрч бас эцтэй төвдөө хуурдагдсан нэгэн гэдгийг тайлбарлахад хийжүүн босон бүгдийг санав. Үүний үр дүнд хийжүү түүнд хүүгээ олоход нь тусалдаг. Тэд хамгаалтын ажилтнуудыг дардагч Анна Жайныг олж чадахгүй хിവэр байв. Тэрээр нөхцөл байдлыг ойлгохыг хичээж энэ хүү хачирхалтай давтартанд гатсан байлаа. Хэрв сайн ажиглавал Анагийн цамц дээрх тоонууд нь түүний давтал бүрийг илэрхийлж байгааг харна. Хийжүү Анад магадгүй хүүн түүнээс цухтаагүй, харин ээжигээ өөрийг нь олохыг хүлээж байгаа байх гэж хэлдэг. Хэрв Ана бодит байдагт юу босныг санаж байгаа бол Жайнж бас санаж байгаа бөгөөд энэ нь тэрээр дахин өмнөгшгөө нөхцөл байдалд орохгүй тулд бүхнийг хийн гэсэн үг юм. Тиймээс тэр Анагийн олж чадна гэдгийг мэдэж байсан газартаа нуугджээ. Хийжүүч гэсэн өөрөө алагдах болно гэдгээ мэдэж байсан ч зүхтхийг оролдоогүй. Учир нь тэр Ана симуляци дотор ямар сонголт хийхийг харахыг хүссэн юм. Киноны төгсгөлд Ана эцэст нь Жайныг дээвэр дээрх шүүгэн дотор нуугдж байхыг олдог. Жайн ээжийг нь нислэг тэргээр явхаас өмнө чихэнд нь юу шивэлснийг санаж байв. Тэрээр ээжигээ маш удаан хугацааны өмнө өөрийг нь шүүгэн дотор нуугдж байгаарай гэж хэлснийг дурдсан. Энэ нь симуляци маш удаан хугацаанд үргэлжилсэнийг илтгэнэ. Тэрээр мөн зүүдэндээ харсан гэж итгэдэг нэгэн зургийг арын фондо нислэг тэрэгтэй Анагийн царай дахин зурсан байлаа. Ана ийм үйл явдал болохыг урдчсан таамаглаж байсан нь тэрээр эхийн дүрийн сэтгэл хөдлөлийн хөдөлгүүрийг хөгжүүлэхэд өөрийнх нь үүрэг юу болохыг ойлгож байсныг илтгэнэ. Энэ нь мөн тэрээр симуляци дотор хүүгээ олж түүнтэй эргэн уулзахыг зорж байсныг харуулж байна. Бодит Ана нас барсан. Түүний бие махбод байхгүй болсон ч дурсамж, бодол, сэтгэл хөдлөл нь амьд үлдэж, түүний хамгийн чухал хэсэг амьд хിവэр үлдсэн юм. Ана Жайн хоёрын дурсамжийг гаргаж аваад Изабелла лаборатори руу дамжуулсан. Тэдний дамжуулсан дурсамжууд нь лабораторийн бүтээж чадсан шинэ хүн дүст биетүүдийн үндэс суурь болох байв. Туршилт амжилттай болсон дэлхий рүү буцах шинэ хүн төрлөختний төрөлтийг баталгааж болсон юм. Киноны сүүлчийн үзэгдэл туршилт амжилттай болсныг баталж, Жайн Ана хоёрын яг ижид хуулбарууд бүтээгдсэн байгааг харуулдаг. Төгсгийн үзэгдэлд дэлхий рүү чиглэсэн бусад олон сансрын хөлгүүд харагдаж байгаа нь зохиомжоор бүтээгдсэн өөр олон хүн дүст биетүүд байгааг илтгэж байна. Шинэ үеийнхнийг хүүхдгүүгээр төсөөлөхийн аргагүй тул хүүхдүүд зайлшгүй шаардлагатай байв. Мөн их хүүхдийн хоорондын холбоо нь хүн төрөлхтний хувьд салшгүй чухал зүйл тул Эрдэнэтэд үүнийг шинэ хүн төрөлхтний эхлэл зэг байх ёстой гэж үзжээ. Энд хүрээд кино маань төгсөж байна. Кино тогтчлол Эди байлаа.
Тийм. Иймэрхүү төрлийн кино тогтчлыг цаг алдалгүй үзхийг хүсвэл кино тогтчол суугаас хавдарж дагаарай. Баярлалаа.